орны унган зүйл Монгол бүхэн гэдэг. Монгол бүхэн Алтай аргууд Алтай өөр дахин тал зүүн гэрэн хуваар. Тэгээд тэр сорго бүхэн бол цаашаага тэр хятад энэ нутгаа Казахстаны одоо бүхэнтэй үргэлжийн дэлхийн том бүхэнгийн дарахтай хамгийн зүүн зэг гэж хол ингээ устдсан байна. Тэгээд энэ дээр өнөөдөр үеийн Монгол бүхэнгийн тухай энэ нөөц үнэлгээ тооцоолох байдал хамгааллын талаар товч танарт та бүхэн танилцуулах гэсэн. Монгол бүхэн одоо анх 1940-50-ад онд бол Увс нуурын хатгаар яргас нуур тэгээд нууруудын хөндийг их нууруудын хатгаар нууруудын хөндийг бүрийн өмнө Хуваа аймгийн Улаан нуур гэж байсан одоо ширгээд алгацсан. Тэр нуур хүртэл ингээд үргэлжлэн тархаж ирсэн аа. Одоо тэрнээс хойш тархас нутг нь одоо 10 дахин багассан. Одоо зөвхөн шарга хүнсийн гов дөрвөн чамдны өрөм талд ингээд байдаг. 80-аад онд л анх зөвхөн шаргын гов тэр бургасны сайрын орчим нэг 200-300 толгой бүхэн байгаа анхны манай эдгэнтэн дуламцрамгой анх биччихсэн. Тэрнээс хойш тэгээд тэнд бүхэнгийн нөөц газар байгаад тодорхой хэмжээнд хамгаалаад ингээд үнэлж байгаа. Тоотхон. За түрүү ярьсан нэг сорго бүхэн ноостцсон байдаг. Одоо энэ Монгол бүхэн энэ сорго бүхэн бол одоо латин нэрээр сайга татарика. Энэ 2010 онд Улаанбаатар хотод энэ олон улсын мэргэжлийн байгууллага бүхэн тархдаг нутгийн бүхэн судлаач эдгэнтэд 2010 онд Улаанбаатар хотод энэ бүхэнгийн тухай олон улсын хурал хийсэн. Энэ хурал дээр энэ Монгол бүхэнг сайга татарика Borealis гэж ийм зүйл болгож салбар зүйл гэж үзэх нь зүйтэй юм гэж шийдэж ингэж бич баримтанд өөрчлөлт оруулсан. Гэхдээ энийг одоо манай хүрээлэнгийн генетикийн лабораториос генетикийн үүднээс ангилцсан асуудлыг шийдэхээр юм судалгааны ажил хийж байгаа. За энэ дөрвийн хэрэгчлээ одоо тэр Улаан нуурт доош ингээд өмнө Баянгарын нутгаар ингээд тархаж ирсэн. Одоо энэ байгаа тэр цэнхэр юутай одоо энэ хэсэгт одоо ингээд тархаад байгаа. Тэгээд энэ тархасан зүтгэн хойд би түрүү хэлсэн 10 дахин багассан гэж одоо 50-аад оныхаа бодоход 2014 одоо нэг 13,000 орчим километр квадрат нутагтлаа. Байгаа хууч нэг 40,000 км квадрат нутаг тархаж байсан гэж үзчихсэн байна. Тоо толгойн одоо бас 86 онд энэ Оросын эрдэмтэн Соколов активч Соколов шаргын гол судалгаа хийж одоо тэнд нэг 100-аад бүхэн 200 орчим бүхэн байна гэсэн ийм судалгаа гаргасан байдгийг. Энээс хойш одоо жил дараал нь одоо энэ 86-аас 2008 он болтол бид нар нэг тодорхой арга зүгээр тодорхой маршрут ингээд явуулсан. Энийг харьцуулаад ингээд яхад хэлбэлцэн эндээс харагдж байгаа. Энд одоо 2001 оны өвөл зуны их гам болоод өвсний их засвараад тэгэхэд популяцийн 70-80% нь хорогдож ирсэн. Тийм актер том юу болсон? Үгэл хорогдсон. Энийг л ингээ харьцуулбал энэ 2010 оноос хойш бид нэр энэ олон улсын эрдэмтэнтэй хамтраад тусгай тоолгойхоо аргачлалыг шинжилж тэгээд тэр шинжилсэн арга зүйн байгуу 10 онд онгоцны тоолгой гээд 14 онд машины тоолгой гээд тэрнийхээ үндсэндээ одоо 14 онд 14,000 орчим бүхэнтэй байна гэж гаргаж ирсэн. Тэгээд 15 онд тиймэрхүү 16 онд бидний судалгаагаар нэг 10,000 орчим болж тоолгой буурсан байна. Энэ үл яг тэгэхээр 15 оны өвөл нэг их үдирсэн тэр нөгөө зээн телевизээр гараад ирсэн хөлдөж өгсөн. Энэ тэгээд нөгөө тэр шарган гоо хүсийн гоо гэдэг бол ерөөсөө цагуурын хувьд
одоо Сибирийн их хөтөг усан нуурын өндийгөө дамжиж наашаа ингэж орж ирдэг. Саргын хүүсийн бордоор тэр маар тогтно гэж. Тэр маар бол одоо тогтсон тэр газар бол бүр хасах 50 градус хүртэл тэр дулаан мөрөөсөө манантай ингэ тогтдог. Тэр дотор байсан тэр бүхэнгүүд бол юу тэгээд хөлдөж өгдөг. Шилбэн бэрээд тэгээд явж байгаа юм хөлдөж өгдөг. Тийм хөлдөж өгсөн тохиолдлууд бид нар бас өвлөж явахдаа тохиолдож байсан харж ирсэн. Тэгээ энэс өнгөрсөн 15 оны үеийн тэр хэлнээр ингэж харагдсан. Одоо өнөөдрийн байдлаар 10,000 орчим бүхэн байна гэж байна. Одоо тэгсэн чинь энэ намар Ховд аймгийн нутагт малын 1000 орчим болсон. Одоо өнөөдөр тэгэхэд онцгой байдал харагдаад 1000 орчим бүхэн өгчээ гэж мэдгэж байна. Одоо тэрнийг тусгай ажлын дөрвөөс гараад тэр 1000 гаруй өгсөн бүхэнгүүдийг цуглуулж нэг дөрөв хариуцгаж ажил хийж байгаа. Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан бас тэмээгээрээ өгч одоо ч яг нэг бүхэнгээ орооны үе тэгэхээр шийдэлцэд байдаг. Тэгэхээр энэ үеийг мэлцэн гэдэг чинь хамгийн аюултай өвчин. Тэр өвчтэй малтай ингээд амьсгалын замаар алддаг өвчин. Тэгэхээр энэ хамгийн аюултай. Тэгээд одоохондоо шаргын говьд үжилсэн тохиолдол гараагүй. Хүүсийн говь дөрөвний хэмж одоо тэр бүхэн хамгаалагчдын онцгой 1000-аад өгсөн бүхэн орч ирэх гэж. Тэгээд тэр бол улам нэмэгдэх байх. Тэгэхээр одоо ямар ч энэ дээр онцгой байдгийн тэр бас бүхэн судлаач гэж янз бүрийн асуулт асуугаад байгаа. Энэ дээр ямар мал шиг барьж яваад бүгдийг вакцинжуулах биш. Энэ үед тэгэл байгалийн шалгалт даал өөр аймагаас зохицох тийм асуудал. Гол нь мэрзэн өвчнөд нялх баг залуу амьтад дээр их тусдаг. Тэднэр бол тэгэл гидс дотрын өвчин, амьсгалын замын өвчин, носмон гоож ингэж бүгд ийм өвчин. Энэ бол бас хүн талах аюултай. Одоо тэнд нэг бүхэн биеэр чих үлдээ. Одоо нэг өгсөн бүхэн биеэр таяад цуглуулж байгаа хүмүүс байна. Тэр онцгойхон бүр онцгой анхаарал тэр орон нутгийн сурчлагаа энэ дээр тэр халдварт өвчнөд зурчсан зэрэглэхэд иймэрхүү арга хэмжээ авах гэдэг тийм заавар өгсөн байна. За ингээд тавьчихсан нэг хэвлэлээ тохиол арай удаа ирчих.